байгаль уул усандаа очиж залбирж мөрөх гэж явбал хүн бол трактарсны зүйл бол нэмээ байх гэж боддог. Аливаа зүйл чинь хэмжээтэй шүү дээ. Эх оронч үзэл гэдгийг хүмүүс янз янзын хэлбэрээр янз янзын одоо өөрийнхөө ойлголтоор л тайлбарладаг байх зүгээр. Эх оронч үзэл гэдэг бол нөгөө иргэн татвараа төлөхөөс эхэлнэ гэдэг шиг хэрвээ одоо Монгол эх орондоо хайртай, эх орноо хүндэтгэдэг ийм бол байгаль орчинтойгоо зөв харилцахаас л таны эх оронч сэтгэлгээ эхэлж байгаа юм шүү гэж хэлэх юм. Зүг болов уу гэж ингэж бодож байгаа шүү. Хамархан сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан одоо их сайхан Монгол оронд байна. 100 цагийн ажилтан ирж байна. За одоо тунгуудахгүй үндэсний маань их одоо баяр цэнгэл наадам тунгуудахгүй сайхан наадах гэж байна. За ер нь тэгээд наадмын дараа налгар сайхан өдрүүд эхлэж Монгол түмэн бүгдээрээ л амарч цугаалж одоо Улаанбаатар хотоос гарч стрессээ тайлж Монгол орныхоо одоо үсгэлэнд байгаль олон сайхан газараар явдаг ийм үе эхлэх гэж байна. За үүнийг энэ зун прокурорын байгууллагаас та бүхэнд бас нэг аян зарлаж байгаа. Энэ одоо аянд бол нэгдэж байгаадаа миний хувьд их баяртай байна. За ер нь бол одоо хамгийн их байгаль дэлхийгээ бохирдуулдаг улирал бол ер нь би 100 гэж ойлгодог. Нэгдүгээрт одоо усандаа бохирдуулахгүй усаа одоо их хайрлцгаая. За модоо хайрлая. Ургамал ногоогоо хайрлцгаая. Тийм ээ. Одоо ер нь ингээд бид нар бол 100 явхад хог шороогоо их хайж байгаа харагдаж байна. Хоолч нь багтаад машиндаа очисон бол хогч нь буцаад багтаад явах хэрэгтэй. Энийг бол бид нар одоо бас бодолтой хандахгүй бол болохгүй цагаас ирсэн юм шиг санагддаг. Тэр байгалийн гүн давьчаа хоцсон хогийг бол ер нь хүн цэвэрлэхгүй одоо байгаль шингэтлээ маш олон жилийн хугацааг одоо хуунцар савнууд, гялгаруу утнууд одоо эзэлдэг учраас та бүхэн энийг нэг сайхан одоо байгаль дэлхийгээ бодоод аваад очисон бол буцаа сайхан боогоод авчид хогийн цэг дээр нь хачаарай гэдгийг бас нэг хэлмээр байна. Яг ингээ харж байгаад хөдөө гадаа ингээ явж байхад бол гол дотор яг машин орлоо тавьчихсан угааж байгаа энэ харагддаг. Тусгай одоо юм шингэн гоочх юм бол тэр гол бас маш хүчтэй бохирдог учраас үүнийгээ бас бодолцож яваач ээ гэж хүсэж байна. Тэгээ машиныг бол тэр зориултын газар нь одоо угаасна зүг болов уу гэж ингэж харж байгаа. Сайхан аялаж, аялахдаа соёлтой, болгоомжтой, цэгцтэй ингээ сайхан аялаад ирэхийг та бүхэндээ уриалж байгаа юм шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Та бүхэн сайхан надаарай. Баярлалаа. Хамгаалсан байгаль бидний ирээдүй.